Америк нэгдсэн улсын дэсэлт хүчин Ираны ойролцоо эрэгтэй зэрэгцэн Техранд иргэдийн жагсаал дахин эхэллээ. Эхийн зөвлөлийн анхны уулзалт Вашингтон хотноо болсон байна. Америк нэгдсэн улсын дээд шүүхээс Дональд Трампын тогтоосон олон улсын тарифын нэмэгдлийг хууль бус гэж хэлэрлээ. Джеффри Эпстейний хамсаатан байж болзошгүй хунтайж Эндрю угсаа залгамжлах ирэхгүй болж магадгүй байна. Арамдраг азагштай Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Бид олон улсад болж байгаа онцлог мэдээллээс AFP болон Reuters агентлагийн их сурвалжтайгаар мэдээллээ. Америк нэгдсэн улс Ираны ойролцоо тэргүүдэд шилжүүлэн байршуулах нь огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор дахин мөргөлдөөн энэ бүс нутагт дэгдэх үе гэсэн болгоомжлол үүсээд байгаа. Гэхдээ одоогоор талууд аль аль нь дипломат замаар асуудлыг шийдэх боломж одоо ч бий гэдэгт нэгдэж байна. Замун энэ 7 хоногт Женев хотод яриа хэлэлцээ үргэлж байна. Дональд Трампын төлөөлөгчид хэлэлцээний эцэст Ираны өндөр баяжуулсан ураны нөөцийг багасгах цөмийн зэвсэг бүтээх зорилгогүй гэдгийг нь батлах зорилт тавиад байгаа юм. Харин энэ хэлэлцээр дөрвтэй шийдэл хүрч чадахгүй сунжаад байх юм бол Америкийн талаас хүч хэрэглэх магадлал байгааг өгөөсөх аргагүй. Вашингтон дахь дотоод их сурвалжуудын мэдээлж байгаагаар Дональд Трамп дипломат арга зам Ираныг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулж чадахгүй бол ойрын хугацаанд өргөн хүрээний цэргийн ажиллагаа явуулах тушаал өгөхөд бэлэн гэж зөвлөхөдтэй хэлсэн юм. Боломжит байнуудын жагсаалтанд Ираны хувьсалт гвардийн төв байр, цөмийн байгууламжууд, баллистик пуужингийн хөтөлбөртэй холбоотой объектууд багтаж байгаа гэсэн ба. Дональд Трампын тусгай айлч Стив Витковын хэлснээр Ираны ойролцоо Америкийн тэнгисийн цэргийн хүчин их хэмжээгээр байрлсан байгаа. Иран яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож шаардлагатай буултуудыг хийх хэмжээнд аль хэдийн хүрсэн гэж үзэж байгаа гэдэг хэлсэн. Өргөн хэмжээний тогтолгоо нь Ираны одоогийн удирдлагыг ганхуулж магадгүй гэсэн таамаглал шинжээчдийн хувьд дэвшүүлж байна. Дональд Трампын хувьд Ираны одоогийн эрх баригчдыг чиглэсэн хатуу шүүмжлэлүүдийг удаадараа хэлж байсан. Ираны эргэж гисэн дотооддоо үүмэн самун ихтэй байгаа. Өнгөрсөн сарын эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарсанд бухимдсан иргэд өнгөрсөн амралтын өдрүүдээс хойш дахин жагсаж эхэлсэн их мэдээлэл байгаа юм. Тухайлбал Ням гарагт Техран болон Машхад хотын их сургуулиудад оюутнуудын эсэргүүцлийн жагсаал болсон байна. Машхадад хийгдсэн бичлэгүүдэд оюутнууд болон төрийн дэмжлэгтэй басиж хэмээх сайн дурын хүчний хооронд мөргөлдөөн гарч хүчирхийллийн шинжтэй болсон байгаа нь харагдсан. Өнгөрсөн 12 дугаар сар болон 1-р сард болсон эмх замраагүй байдлын улмаас хэдэн хүн амирагдсан талаарх бодит тоо одоо хүртэл тодорхойгүй хэвээрэн. Ираны засгийн газраас 3,000 гаруй хүн амиа алдсан гэж мэдээлсэн бол хүний эрхийн байгууллагын зүгээс наад зах нь 6,000 хүн амирагдсан гэж тооцоолж байгаа юм. Ираны эрх баригчид нэгдсэн үндэсний байгууллагын удирдсан баримт тогтоох комиссийг нэвтрүүлэхээс татгалцсан байна. Дональд Трамп анхандаа жагсагчдыг ил тод дэмжиж, тусламж үзүүлнэ. Шаардлагатай бол цэргийн хүчээр дэмжиж өгнө гэж хэлж байсан. Жагсаал намцтай холбоотойгоор түүний анхаарал одоо Ираны цөмийн хөтөлбөр рүү шилжээд байгаа нь энэ юм. Харин жагсаал дахин эхэлсэн учраас ямар нэгэн байр суурийг нь олон нийт хүлээж байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагыг орлож магадгүй гэгдэж байсан Дональд Трампын санаачлагаар Араб, Аз, Өмнөд Африкийн 20 гаруй улсыг багтаасан эхийн зөвлөлийн эхний чуулга уулзалт Вашингтон хотноо болж өнгөрлөв. Газан зургийн сэргээн босголд инх тайвны төлөө байгууллагатгаар төлөвлөгдөж байсан энэхүү зөвлөл одоо зөвхөн газын зурс биш, дэлхийд дахиндах мөргөлдөөн, зөрчил, маргаанд төвлөрөхөөр болоод байгаа юм. Гэхдээ тийм хэмжээний бүлгэн байх чадамжтай гэдгээ олон улсад баталж харуулахын тулд энэхүү зөвлөл эхлээд газан зургийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд дөрвтэй алхмууд хийх шаардлагатай байгаа. Тэгвэл анхны чуулга уулзалтын үеэр 9 гишүүн улс нь газан зургт зориулж тусламж сэргээн босголтын багцад нийтдээ $7 тэрбум хандуулахаар амласан байна. Мөн 5 улс Палестины нутаг дэвсгэрт инхийг сахиулах зорилготойгоор цэрэг илгээхээр зөвшөлдсөн байгаа юм. Үүнд Индонез, Марокко, Казахстан, Косово, Албани улсууд багтаж байна. Түүнчлэн Египт, Йордан улсууд цагдаагийн хүчнийг бэлтгэхээр үүрэг хүлээсэн байна. Цэргүүдийг эхний ээлжинд Израилийн бүрэн хяналтанд байгаа суурьч
хүн ам нь бараг л тэр чигтээ дүрээд байгаа Рафа хот руу хотод байрлуулахаар төлөвлөж байгаа. Америкийн нэгдсэн улсын Дональд Трампын цэцэрлэгааны зүгээс сэргээн босголтын ажлыг эхлээд энэ хотод төлрүүлэхээр зорж байгаа юм. Тэгвэл сэргээн босголтын санхүүжилт олох асуудлын тухайд амласан улсуудыг харах юм бол Казахстан, Азербайджан, Арабын нэгдсэн Эмират, Марокко, Бахрейн, Катар, Сауди Араб, Узбекистан, Кувейт гэх улсууд багтаж байна. Тэдний амлж байгаа 7 тэрбум $, нь хэдийгээр их хэмжээний мөнгө ч гэлээ Израиль Хамасын хооронд 2 жил үргэлжилсэн энэхүү дайны дараа бүтэн шахуу суурьсан байгаа Газан зориулсыг бүтэн сэргээн босгоход шаардлагатай гэж тооцоолж байгаа 70 тэрбум $-ын ердөө 10% байна. Наман амлсан 7 тэрбумын дэмжлэг хизээ хэрхэн ажил хэрэг болох талаар тодорхой мэдээлэл гараагүй. Дональд Трампын тухайд Америк нэгдсэн улс энэхүү зөвлөлд зориулан 10 тэрбум $, гаргахаар зарласан ч гэлээ мөн энэхүү мөнгийг яг юунд зарцуулах хаанаас санхүүжлэх талаар тодорхой тайлбар хийсэнгүй. Ийм хэмжээний санхүүжилт нь Конгрессийн зөвшөөрөлгүй гарч чадах хэсэг нь эргэлзээд байгаа. Уулзалтын үеэр дахин нэгэн дуртагсан зүйл байгаа нэгдсэн үндэсний байгууллага. Дональд Трамп анхандаа нэгдсэн үндэсний байгууллагыг энэхүү зөвлөл орлогыг үүсгэхгүй гэж хэлж байсан удаатай. Гэхдээ энэ удаад харьцангуй байр суурь зөөлөрч энхийн зөвлөл нэгдсэн үндэсний байгууллагын үйл ажиллагааг зөв чиглэлд явж байгаа эсхийг хянаж ажиглана, хамтарч ажиллана гэсэн байгаа юм а. Дональд Трамп өнгөрсөн он ерөнхийлөгч болсон цагаас хойш Америк нэгдсэн улстай худалдааны намаа хийж байгаа улсуудын тарифыг худалдааны алдагдал нь хэрэг байгаагаас нь хамааруулж удаа дараа нэмж байсан. Сүүлдээ Трамп тариф гэх хоёр үг ар араасаа ордог холбоо үг шиг ашигладаг болсон байна. Тэгвэл энэхүү Дональд Трампын тарифын тухай нэмэгдлийн шийдвэр хууль эрхцэн худ маргаан дагуулж эхэлсэн байна. Америк нэгдсэн улсын холбооны дээд шүүхээс энэхүү шийдвэрийг хүчингүй буюу хууль бусаа гэх юм шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ мэдээж Дональд Трамп бууж өгөөгүй. Өөр нэртэй гэхдээ ижил утгатай агуулгатай хуулиар дэлхийн улс орнуудын эсрэг тарифыг 15% болгож зарлалаа. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт дээд шүүхийн цэцээс гаргасан шийдвэрт ерөнхийлөгч Дональд Трампыг өнгөрсөн оны 1 болон 4-р сард эдийн засгийн онц байдлын үеийн эрх мэдлийн тухай хуулинд үндэслэн 180 гаруй улсын тарифыг 10-аас 50%-аар нэмсэн шийдвэрийг өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан шийдвэр гэж үзэн цуцлахаар болжээ. Учир нь уг хуулиар ийм өргөн хэмжээний татварыг ерөнхийлөгч дангаар гаргах боломжгүй Конгресс батлах шаардлагатай байдаг. Харин Трамп үүнд хариу болгож 1974 оны худалдааны хуулийн хүрээнд шинээр захирамж гарган үүнийхээ дагуу эхлээд 10% татвар тогтоосон байснаа эцэслэн 15% хүртэл нэмсэн байна. Энэ нь уг хуулиар түүний тавьж болох хамгийн дээд хэмжээ юм. Уг татварууд 150 хоногийн хугацаанд хүчинтэй байх боломжтой хэрв цаашид Конгресс сунхыг зөвшөөрвөл үргэлжилнэ. Гэхдээ эдийн засгийн онц байдлын үеийн эрх мэдлийн тухай хуулийг ашиглаагүйгээр тогтоосон тарифууд шүүхийн шийдвэрт хамаагүй буюу үргэлжилнэ. Үүнд чухал эрдэс металлууд, автомашин зэрэг багтаж байгаа юм. Харин одоогийн байдлаар дээд шүүхээс гаргасан олон улсын тарифуудыг хууль бус гэж үзсэн шийдвэрийн улмаас Америкийн нэгдсэн улс руу импорт хийдэг компаниуд хуучин төлсөн татваруудаа буцаан авахар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь мянга даваад байна. Гэхдээ тухайн нэхэмжлэлүүд яг хуулийн дагуу хүчин төгөлдөр байж чадах хэсэг нь эргэлзээтэй. Иймээс Америкийн нэгдсэн улсын дотоодод болж буй асуудлаас гадна дэлхийн бүхий л улсыг хамарсан тарифын маргаанд олон улсын удирдагчид хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаа. Үүнд Герман улсын канцлер Фридрих Мерц Европын улс орнууд хамтран хариу арга хэмжээ авах болно гэдгийг хэлсэн бол Хонконгийн албаныхан энэхүү бодлогыг эрх зүйн хувьд эмх замбраагүй тогтвортой бус хэмээн шүүмжилжээ. Ийхүү нэмсэн татварууд нь Трампын Америкийн нэгдсэн улсын эдийн засгийг хөгжүүлэх стратегийн гол арга барил юм. Тарифыг нэмснээр Америкийн нэгдсэн улсын дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж худалдааны тэнцвэргүй байдлыг шийдвэрлэх зорилготой ч Reuters агентлагийн судалгаагаар Америкийн нэгдсэн улсын иргэдийн зөвхөн 34% нь л түүний эдийн засгийг удирдах арга барилыг дэмжиж байгаа үзүүлэлттэй гарсан байгаа юм. Үүний зэрэгцээ арчилсан намаас болон Калифорни мужийн захирагч Кевин Ньюсом нар татварууд дотоодын хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлж байгааг онцлон шүүмжлээд байгаа. Мэдээний төгсгөл дүгнэн хэлэхэд засгийн газар бусад худалдааны хуулийн хүрээнд нэмэлт татвар ноогдуулах боломжтой. Гэхдээ одоо болж буй асуудал нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудлаар хууль улс төрийн маргаан болоод байна. Энэ нь зөвхөн дотоодын улс төрийн зөрчилдөөн байхаа болоод дэлхийд даяар Америкийн нэгдсэн улс руу бараа бүтээгдэхүүний импортлдог олон мянган бизнес эрхлэгчид тарифын хөлд дарагдах эрсдэл үүсгэж байгаа юм. Бэлгийн үйлчлэгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнтэй нэр холбогдсон хүмүүсийн эсрэг хууль эрх зүйгээс гадна ёс зүйн хариуцлагыг тууштай нэхэж байгаа улсуудын нэг Их Британи улс болж байгаа. Тэгвэл Их Британи улсын хунтайч Эндрю Жеффри Эпштейнтэй нэр холбогдсон учраас түүний угсаа залгамжлах дарааллаас хасах тухай ярилцаж эхэлсэн байна.
Америк нэгдсэн улсын засгийн газраас өнгөрсөн сарын эхээр Жеффри Эпштейнтэй холбоотой 3 сая гаруй баримт бичиг задлсанд Их Британий Эндрю Хунтайжийн нэр зураг олонтоо давтагдсанаар бэлгийн хүчирхийллийн хэрэгээр баривчлагдаад байсан. Тодорхойлбол өнгөрөгч пүрэв гарагт Эндрюг өөрийн төрийн өмнө хүлээсэн үүргээ зөрчиж Хунтайжийн хувьд ёс бус үйлдэл хийсэн гэж сэжиглэн баривчилж түүнийг 11 цаг орчим саадуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэхдээ эцсийн байдлаар шийд хараахан гараагүй буюу түүнд ямар нэгэн байдлаар яалт тулгаагүй эсвэл гин буруугүй гэж үтсэн дүгнэлт гаргаагүй. Мөн мөрдөн шалгах явцад Хунтайжийг дан ганц бэлгийн мүлжлэгийн хэрэгээс гадна нууцын зэрэглэлтэй төрийн мэдээллийг Эпштейнтэй хуваалцсан байж болцсошгүй гэж сэжиглэн шалгаж байгаа юм. Тодорхойлбол Эндрю 2010-аас 2011 онд Их Британийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Эпштейнтэй зүүн өмнөд Азид аялал хийж Афганистанд хөрөнгө оруулах талаар хэлцэж байсан утга агуулгатай имэйлүүд ил болсон. Гэсэн хэдий ч уг баримтуудыг хэргийн нотлох баримтаар тооцож түүнийг яллах боломжгүй юм. Түүний хувьд сүүлийн жилүүдэд хааны гэр бүлийн үүрэгт ажилласаа хүндэрч цэргийн цол хэрэгмээ алдаад байсан ч хаан ширээ залгамжлах дарааллын 8 дугаарт байгаа хэвээр байна. Харин одоогийн хэлэлцэж байгаа түүнийг угсаа залгамжлах дарааллаас бүр мөсөн хасах шийдвэр нь хууль эрх зүйн томоохон өөрчлөлт гаргасан ч дан ганцаараа Их Британи шийдэж чадах асуудал биш юм. Тодорхойлбол Их Британий парламент цоо шинээр хууль батлах шаардлагатайгаас гадна 3 дугаар Чарльз хааныг төрийн тэргүүнээр хүлээн зөвшөөрдөг 14 улсын зөвшөөрөл шаардлагатай болох юм. Үүнд Канада, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Багамын арлууд зэрэг бусад улсууд багтаж байна. Мөн үүнээс гадна Хунтайжийн баривчилгаа нь хааны гэр бүлийн хувьд урд өмнө гарч байгаагүй түүхэнд бичигдэхүйц томоохон үйл явдал болж байгаа буюу сүүлийн 400-ны хугацаанд баривчлагдсан анхны хааны гэр бүлийн гишүүнээр тодорчээ. Хамгийн сүүлд Английн иргэний дайны үеэр 1-р Чарльзыг саатуулж байсан. Ийхүү түүнийг шалгах ажиллагаа үргэлжилсээр цагдаагийнхан Эндрюгийн орон сууцыг нэгжихээс гадна түүнд ажилдаг байсан хүмүүсийг гэрчээр дуудан мэдүүлэг авч эхэлжээ. Хэрэв Эндрю төрийн албан тушаалаа ашиглан зүй бус үйлдэл хийсэн нь тогтоогдвол бүх насаараа хоригдох ял авах боломжтой. Гэхдээ Хунтайжийн зүгээс Эпштейнтэй холбоотой байснаа удаа дараа үгүйсгэсэн хэвээрл байгаа. Харин 3 дугаар хаан Чарльз болж буй үйл явдалтай холбогдуулан хийсэн мэдээлэлдээ миний гэр бүл болон миний бие та бүхний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага үргэлжлүүлэн биелүүлэх болно гэдгээ хэлсэн. Ханхүү Уильям 2026 оны Британий кино телевизийн урлагийн академийн шагнал гардуулах ёслол дээр тайван бус байгаагаа хэлсэн. Ийхүү урд өмнө хааны удмын гэр бүлд гарч байгаагүй дуйлаантай хэрэг нь Их Британийн иргэдийн хаант засаглалд итгэх итгэл үзүүлэх хүндлэл буурах эрсдлийг авчирч байна. Дараагийн мэдээ. Франц улсын гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро Америк нэгдсэн улсын элчин сайд Чарльз Кушнерийг Франц улсын дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж түүнтэй бичлэн уулзахаар дуудуулсан байна. Юу болсон талаар тодруулах юм бол энэ сарын 12-ны өдөр Францын Лион хотод 23 настай барууны үзлийг дэмжигч цагаачлалын эсрэг хөдөлгөөний идэвхтэн Квентин Деранк гэх хүн гудамжинд гарсан зодооны үеэр халдвар дүртэж амьдсан алдсан хэрэг гарсан байна. Тухайн үед хийсэн дүрс бичлэгээс харах юм бол нүрээ халахлсан баг зөөсөн хүмүүс түүнийг өршөглөж байгаа нь харагддаг. Тэрээр толгойд хүнд гэмтэл авч тухайн өдрөөс 2 хоногийн дараа шархаа даалгүй нас барсан байгаа юм. Тэгвэл Францын эрх баригчид энэхүү хэрэгтэй холбогдуулан 11 хүнийг баривчилж 2 хүнийг хүн амны хэрэгт буруутгасан байна. Мөрдөн шалгах ажиллагаа одоо ч гэсэн үргэлжилж байгаа. Харин одоо энэ хэрэг улс төрийн асуудал болон хувирч олон нийтийг барууныхан болон зүүнийхэн гэж талцуулахад хүргээд байгаа юм. Улс төрчид гэсэн хоорондоо санал зөрүүлдэж байгаа. Америк болон Итали улсын эрх баригчид зүүнний үзэл баримтлалтай активистуудыг хэрэгтэй холбогдуулан нээлттэйгээр олон нийтэд шүүмжилж буруутгаж байгаа. Тухайлх юм бол Америкийн элчин сайд Ямнас талигач Деранкийг зүүнний үзэлтнүүдийн гарт амиа алдсан гэсэн мэдээлэл гаргаж радикал зүүнний үзэл нэмэгдэж байгааг зогсоох хэрэгтэй гэсэн утгатай ийм постыг оруулсан байна. Харин Франц улсын гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро үүнийг өгөөсгөж хэргийг цэвэр дотоодын асуудлаа гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл Франц улсын зүгээс энэхүү хэрэг нь Франц улсын дотоодын асуудал гадны оролцоо хэд их орж иж байна гэж үзэн энэхүү элчин сайд Чарльз Кушнерийг бичлэн дуудаад байгаа юм. Гэхдээ эргэн сануулгад Америкийн элчин сайд Чарльз Кушнерийг Франц улсын засгийн газар дуудаж уулзаж байгаа анхны тохиолдол энэ биш. Өнгөрсөн онд тэрээр еврейчүүдийн эсрэг үзэл суртал агуулсан сэтгэгдлийнхээ улмаас дуудагдж байсан юм.
Мэдээ үргэлжлүүлж байгаа хөргөжлүүлэн зарим мэдээллийг товчоор багслан улаана. Вашингтон Европын холбооны дижитал үйлчилгээний тухай хуулийг уг хэллэг хэрэгжүүлэг хязгаарлаж байна гэж буруутгалаа. Мөн энэхүү хуулийг Америкийн технологийн компаниудад дарамт үзүүлж үзэл бодлыг хянах хэрэгсэл болгож байна гэж хөндлөжээ. Харин Европын талаас энэхүү хууль нь иргэдийг олон нийтийн сэтгэл зүй, эрүүл мэндэд хохиролтой, хуурамч мэдээллээс хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байна. Венесуэла улсын төр засгийн газар үндэсний ассамблеийн баталсан шинэ хуулийн дагуу 379 улс төрийн хоригдолд өршөөл үзүүлжээ. Энэхүү шийдвэр нь ерөнхийлөгч асан Николас Мадурог Америк нэгдсэн улсын удирдлага доор баривчилсан үйл явдлын дараа гарсан юм а. Гэсэн ч төрийн эсрэг зэсэлт ажиллагаа болон терроризмын хэрэгт холбогдсон хүмүүсийг өршөөлд хамруулаагүй. Сөрөг хүчнийхэн энэхүү хуулийг болгоомжтойгоор хүлээн авч судлах ажиллагаа автоматар хэрэгжихгүй онцоллоо. Милан Кортинагийн 2026 оны өвлийн олимпийн эрэгтэй хоккейн шигшээ тоглолтод Америк нэгдсэн улс Канадын багийг нэмэлт цагт 2-1-ээр ялж алтан медаль хүртлээ. Гэвч ялалтын дараа цагаан ордон Америк нэгдсэн улсын бэлэгдэл амтан болох бүргэд шоу Канадын бэлэгдэл амтан болох галууг барьж байгааг дүрсэлсэн зураг нийтэлсэн байгаа нь шүүмжлэлт дагуулж байна. Энэхүү пост нь Канадын ерөнхий сайд асан Жастин Трюдогийн өмнөх мэдээллийн хариу ачаа. Ким Жонг Ун бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын хөлбөмбөрийн намын ерөнхий нарийн бичгийн дараагаар дахин сонгогдож 15 жил үргэлжилж байгаа эрх мэдлээ сонгож байгаа нь тодорхойллоо. Сонгуул 5 жил нэг удаа болдог намын их хурлын 4 дахь өдөр явагдсан гэж төрийн агентлагаас мэдээлсэн байна. Хурлын үеэр намын төв хорооны гишүүдийг сонгож намын зарим дүрмд өөрчлөлт оруулсан байна. Ким Жонг Ун нь 2011 онд эцэг Ким Жонг Илийн дараа удирдагч болсон байдаг. Тэрээр их хурлаар намын сүүлийн 5 жилийн ажлыг дүгнэж дараагийн 5 жилийн стратеги зорилттой танилцуулжээ. Та бүхэнд олон улсад өрнөж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Сайхан амраарай.